Монгол улс анх дугаар үндсэн хуулиа баталж тусгаар тогтносон улс босноо зарласан түүхэн өдрийг тохиолдуулан Монгол улсын иргэний андгаа өргөх ёслолын арга хэмжээг орон даяар нэгэн зэрэг зохион байгууллаа. Уламжлалт энэхүү ёслол нь 16 нас хүрч буй хүүхдүүдэд иргэний эрх үүрэг хариуцлагыг ухамсарлуулж эх оронд сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой. Улсын хэмжээнд 2002 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдсан бол энэ жил Дархан уул аймагт засаг даргын ивэл дор болгон зохион байгуулагдж байгаараа онцлог юм а. Энэ онд аймгийн хэмжээнд 16 нас хүрч буй 2140 өсвөр үеийн залуус байгаа 40 сурагч үе тэнгих нэгэ төлөөлөн иргэний андгаагаа өргөж хүндэтгэлийн тайзан дээрээс иргэний үнэмлэх батламжаа гардан авлаа. Сануу намайг Мөнхбаатарын Болор Эрдэнэ гэдэг шинэ алхам сургуулийн 11А ингээд сурагч байна. Сэтгэл нэлийн өндөр байна. Энэ олон хүүхдэд төлөөлж байгаадаа ер нь нэлээд их баяртай байна. Одоогоор бол нэлээд сандралтай байна. Яг тайз руу гарахаас өмнө ингээд нэлээд сандарсан байлаа. Одоо ч гэсэн их санал ерөөсөө ярьлаагүй. Тийм л. Андгаа өргөх ёслолд оролцож байгаадаа маш их баяртай байна. Манай сургуулиас 21 сурагч андгаа өргөх ёслолд оролцож байгаа. Одоо Дархан хотод төлөөлж байгаа нийт залуучууд болсон тул нийт сурагчдаа сурлагын өндөр амжилт хүсье. Эх орон бол бидний зүрхэнд ах үнэт зүйл. Наам болохоор Батбалтын баяр жаргал гэдэг Дархан Баатарын сургуулийн 11-9 анги сурдаг. За тэгээд өнөөдөр болохоор иргэний андгаа өргөх ёслолд оролцож байна. За энэ өдөрт оролцсноор бол өөрийгөө монгол хүн болж төрсөндөө бахархаж тэгээд ерөнхийдөө үндэснийхээ энэ тусгаар тогтнолоор илүү их тусгаар тогтнолыг илүү их ойлгож тэгээд ерөнхийдөө монгол улсынхаа тусгаар тогтнолыг илүү их хайрлаж хамгаалж монгол улсынхаа төлөө хичээнэ гэсэн сэтгэл зүрхээ илүү баттгаж авсан юм болов уу гэж бодож байна. За Монгол улс даяар улс хөгжсөн өдрийг тохиолдуулан иргэний андгаа өргөх ёслолыг тухайн жилдээ 16 нас хүрч байгаа залуусынхаа дунд иргэний андгаа өргүүл иргэний үнэмлэхийг гардуулдаг уламжлалт одоо арга хэмжээ зохион байгуулагдаад уучрлалт болоод байна. За манай аймгийн хувьд гэх юм бол энэ 2025 онд 2140 16 настангууд иргэний үнэмлэхийг гардаж авахар байгаа. Өнөөдөр бид одоо эрхээ боловсролын сургуулийн 11 дугаар ангийн 585 сурагчдад иргэний андгаа өргөх ёслолын арга хэмжээнд оролцуулж аймгийн засаг даргын аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүнээс одоо батламж захидлыг хүүхдүүдэд өгч иргэний үнэмлэх гардуулах ёслолыг үйл ажиллагааг зохион байгуулад байна. За өнөөдрөөс эхлээд хүүхдүүд маань 16 нас хүрч Монгол улсын иргэн хэмээх одоо эрхийг эдлэгийн зэрэгцээ нөгөө төгөөр үүргээ ухамсарлан ирээдүйн Монголыг авч явах одоо Монгол улсын иргэн зөв хүн болж төлөвч үүрэг хариуцлага энэ цаг мөчөөс эхэлж байна. Ингээд залуустай ажил амьдралын дээдэг үсээ Монгол улсын иргэн хэмээх өндөр одоо хариуцлагатай үүргээ ухамсарлаж явахын ерөөлийг тавья. 16 нас хүрч буй өсвөр үеийн залуучуудаа бүхэндээ цаашдын сорлого хөдөлмөрт нь амжилт хүсэж гэгээн хүсэл бүхэн биелгийн ерөөлийг дэвшүүлье.